3. За олимпийн аварга дэлхийн аварга олимпиос медаль авахын болвол тэр медаль авсан тамирчдад сар бүр урамшуул болгодог байх энэ санаачлагыг гаргасан юм а. Энэ санаачлагыг гаргахдаа зөвхөн олимпийн тэмцээнд оролцоод медаль авсан, олимпийн төрлөөр дэлхийн аваргаас медаль авсан тамирчиддээ үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй нийт ард түмэндээ өгч байгаа нэг санаа байгаа, нэг мессеж байгаа. Ерөөсөө хүүхдээ багаас нь спортоор хичээллүүлээ. Багаас нь хүүхдээ зөв мөрөөдөлтэй болго. Тэгээд зөв мөрөөдөлтэй байх юм бол энэ олимпийн аварга хүмүүс шиг, энэ олимпийн медальтнууд шиг, дэлхийн медальтнууд шиг ингэж чи мөрөөдлөө биелүүлж чаднаа. Манайд хамгийн өндөр энэ урамшууллыг сар бүр авдаг хүн өнгөрсөн хугацаанд бид нар тооцож үзэхэд 380 сая төгрөгийн урамшуул авсан байна лээ. Энэ бол хэрвээ чи спортоор хичээллээд үнэхээр өндөр амжилт гаргах юм бол амьдралын баталгаа чинь байж байгаа байхгүй юу? Ийм учраас спорт бол хүнийг хүмүүжүүлдэг, хүнийг их сайн хүн болгодог учраас энэ чиглэлд бүх улс орон ард түмний маань анхаарал хандаасаа гэж ингэж явж байгаа. Энэ санаачлага их сайн хэрэгжиж байгаа туйлын баяртай байна гэдгийг хэлье.